Yo guys. За юу яцгаана. Та хүн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн бичлэгээр гэх юм бол амлсан ёсороо Майкл Джексон нууцуудын талаар ярихад бэлэн болоод байна. Та хүн өмнөх намтрын талаар ярьсан бичлэгийг бүгд үзчихэд орж ирж байгаа гэдэгт найдаж байна. Үзээгүй хүмүүс байвал үзчихэд бас орж ирээрэй. За тэгэхээр үзээгүй спейс ч орж ирж болно заяа guys. Тэгэхээр өнөөдрийн талаар бол Майкл Джексон нууцуд буюу хүн болгоны сонсож байгаагүй бас анх удаа дуулж байгаа зүйлүүдийн талаар би бас ярих гэж байна. Тийм болохоор та хүн манийхаа бичлэгийг эхлээс нь ахуулаад дуустал мантайгаа цуг байгаарай. За тэгэхээр олон юм ярилцгаа хөдөлөө бичлэг рүү орохын өмнө манийгаа дэмжиж дор байгаа хэсэгт лайк дараад бас subscribe хийгээд өгөөрэй. Хэдүүлээ удахгүй он гарт одоо цөөхөнц хэд хоног байна. Тэгэхээр subscribe-ийн тоог нэмээд аль болох олуулаа хэдүүлээ оноо гаргацгаая тэхүү. За тэгээ олон юм ярилцгаа хөдөлөө шууд бичлэг рүү орцгоё. Майкл Джексоны нууцуд талаар та бүхэнд аялуулцгаая. Let's go. За Майкл Джексоны хувьд гэх юм бол өмнөх намтар дээр ярьсанчлан Майкл Джексон бол дэлхийн түүхэнд попын хаан гэж нэрлэгдэх зүй зохистой ганцхан хүн бол Майкл Джексон байгаа. Тэгээ дээрээс нь Майкл Джексоныг гаргасан цомог тэгээ дуунууд нь маш их хэмжээгээр борлуулагдж зарагдж байсан. За ялангуяа тэр нэг трейлер гэдэг дуу нь болохоор дэлхийн түүхэнд номер 1-ээр зарагдсан тийм дуу цомог болж таарсан байгаа. Тэгээ энэ мэтлэн Майкл Джексон бол дэлхийн түүхэнд их баг хамгийн алдартай хүн гэж хэлэхэд ч одоо хэлсдэхгүй ийм гайхалтай хүн байгаа. Тэгээ энэ хүний талаар болохоор яг амьдралын талаар өмнөх бичлэгтээ товчхон ярьсан ч өнөөдөр тэрний талаар ерөөс орохгүй. Тэгэхээр Майкл Джексоны хувьд гэх юм бол өөрийнхөө дуугаар дамжуулаад, өөрийнхөө цомгоор дамжуулаад, дээрэс нь өөрийнхөө тэр бүжгээр дамжуулаад ч байт юм уу те. Бид нарт Америкийг удирддаг, дэлхийг удирддаг өөрөөр хэлбэл нууц байгууллагын талаар ямар нэгэн зүйлийг ойлгуулж хэлэх гэж оролдож байсан юм биш үстэй гэдэг зүйлийг би олж уншсан байгаа. За тэгээд энэ нь болохоор ямар учиртай гэхээр дэлхийг удирддаг нууц байгууллага гэж юу яриад байгаа юм гэж ярьж магадгүй. Бүгд Illuminati гэдэг нэртэй байгууллагыг сонсч ирсэн уу guys? За тэгэхээр Illuminati гэж юу юм бэ гэхээр товчхон яриа заяа. Энэ нь болохоор Америкийн $1 дэвсгэртээр байдаг им пирамид гэдэг хөхгүй та бүхэн харж ирсэн л ах бүгд. Пирамидын дээдлэлт ингээд нэг юм нүд байдаг. Тэгээ энэ нь болохоор Illuminati гэдэг нэртэй өөрөөр хэлбэл дэлхийг удирддаг нууц байгууллагын нэр байгаа юм аа guys. Тэгэхээр энэ нь болохоор 100% тодорхой зүйл биш шүү заяа. Энэ бол уус амар алдартай нэршил. Энэ нэршлийн талаар би бүр дэлгэрэнгүй та бүхэнд дараагийн бичлэгээр ярьж өгье. Тэгэхээр өнөөдөр бол Майкл Джексоны талаар буцаад орцгоо хэдүүлээ. За тэгэхээр энэ нууц байгууллагыг яах гэж Майкл Джексон хүмүүст ойлгуулах гэж оролцсон юм бэ гэж те. Тэгэхээр Money гэдэг нэртэй дуун дээр ингэж хэлсэн байгаа. Мөнгөний төлөө бол юу ч хамаагүй хийн. Худлаач хэлнэ, амнасаач золиослно, зүтгэр сүнсэж худалдана гэж хэлсэн байгаа. Тэгээ энэ болохоор юу хэлээд байгаа юм бэ те? Ямар учиртай юм бэ гэж хүмүүс бодож магадгүй. Яагаад гэвэл энэ эрх мэдэлтэй, энэ мөнгөтэй дэлхийг захирч удирддаг энэ хүмүүс чөтгөрт сүнсээ худалцсан. Энэ хүмүүс мөнгөний төлөө юу ч хамаагүй хийн гэдэг зүйлийг хүмүүст өөрийнхөө дууны үгээр ойлгуулах гэж оролцсон юм биш үстэй гэдэг зүйлийг энэгээр бас харагдж болно. За тэрний дараах дуу болохоор Tablo Junkie гэдэг нэртэй дуун дээр сэтгүүл дээрээс уншлаа гэд ТV-гээр үзлээ гэд тэрийг жинхэнэ гэж битгий бодорой гэсэн бас хэсэг байдаг. Энэ нь болохоор хүмүүсийн сонсож байгаа, үзэж байгаа, харж байгаа зүйлүүд нь бол яг үнэндээ жинхэнэ зүйл биш шүү. Энэ хуурж байх магадaltaй шүү гэдгийг хүмүүст ингээд дуугаараа дамжуулаад ойлгуулах гэдэг юм шиг те. Тэр нууц байгууллагын талаар бас хэлэх гээд байгаа юм шиг те. Тиймэрхүү зүйлүүдийг харж болно. Тэгэд Майкл Джексоны тав хүн өмнөх видеогоор би хальт яриад өнгөрсөн Neverland гэдэг нэртэй өөрийнх нь харж байгаа. Тэгээ Neverland гэдэг нэр нь ямар учиртай юм бэ гэхээр Peter Pan гэдэг нэртэй хүүхэлдэг нэг бүгд баг үзэж байсан бах. Peter Pan гэдэг хүүхэлдэг өндөр Neverland руу бүгд ингээд нэг нисээ явждаг. Тэгээ Neverland нь болохоор тэнд очисон хүүхдүүд хогт хөгшөрдөггүй мөнхийн тэнд хүүхдэрээ байдаг. Тийм хүүхдүүдийн одоо диважин болсон ертөнц гэх юм уу? Үргэлж тоглоол, үргэлж одоо насан туршихгүй тулд тэнд байдаг тийм ертөнц. За тэрийг хашаа болгож зохион бүтээгээ тэр хашаанд юу байдаг вэ гэхээр маш гоё цэцэрлэг түрээлэн. Дээрээс нь хүүхдийн тоглоомын парк, галзуу уулган, алсын харагч тэгээд янз бүрийн тоглоомууд байдаг. Бас болоогүй амьтны хүрээлэн хүртэл байдаг байгаа. Тэгэд 3 тийм guest house байдаг. Дээрээс нь бас хүүхдийн тийм автомат тоглоом юм центр хүртэл байдаг. Тэгэд Майкл Джексон энийг яах гэж ингэж бүтээсэн бэ гэхээр өөрөө бага насны айгу хэцүү өнгөрсөн болохоор хүүхдүүдийг аль болох чөлөөт цагаараа дагуулж ирээд энд одоо зугаатай өнгөрүүлээд хамт цагийг өнгөрүүлэх зорилготой байсан. Гэвч энэ зорилгонд талаар өнгөрч Майкл Джексоныг тэрнийхэн дараагаар хүмүүс юу гэж үзсэн бэхээр тийм хүүхэд хүчирхийлэгч, хүүхэд хүчиндэгч гэдэгч байдлаар үзээд 2003 оноос хойш маш их одоо хүнд олон жилийн тийм шүүх хурал өнгөрсөн. Тэгээ энэ шүүх хурал нь болохоор
ягаад ийм гинт шүүх хурал болчихоо гэдэг нь болохоор айгүй бас сонио. Энэ болохоор яг Майкл Джексон болохоор тэр Neverland гэдэг гэртээ болохоор өөрийнхөө тэр дэлхийг удирддаг байсан тэр нууц байгууллагын үнэн тэдний одоо муу мухай зүйлсийг мэдээллийг Майкл Джексон гэртээ хадгалж байх магадaltaй байсан юм шиг байлээ. Тэгээ энэ зүйл нь ил болчихгүй гэдэг айдснаас албаар Майкл Джексоныг худал цуурхлыг тарааж дээрээс нь Майкл Джексоныг бүр шүүх хурал дуудах хэмжээний зүйлс болсон байх магадaltaй гэж үзсэн. Тэгээ энэ болохоор энэ шүүх хурал угаасаа олон жил үргэлжилсэн сүүлд нь Майкл Джексон ялалтаар дууссан тийм үү. Гэсэн ч энэ шүүх хурал болгосон гол шалтгаан нь тэр дэлхийг удирддаг нууц байгууллагын хүмүүс нь Neverland-д байгаа тэр нууц мэдээллийг Майкл Джексоныг эзгүйд Майкл Джексоны тэгээд хамсаатан одоо тэр нэг өөрт нь ажилладаг байсан хүмүүсийн эзгүйд олж авч нууцаар одоо байхгүй болгох гэж оролцсон байх магадaltaй гэж хүмүүс бол үздэг юм байлээ. Тэгэд энэ шүүх хурал маш олон жил үргэлжилсэн ч Майкл Джексон гэдэг хүн Америкийн шүүхээр ямар нэгэн байдлаар тийм хүчирхийлэгч биш. Дээрээс нь хүүхд хүчнэдэггүй гэдэг нь бол тодорхой болсон. Тэгэхээр энэ талаар олон талаа ихэж яриад хэрэггүй байх guys. За тэгээд энэ бас айгүй сонирхолтой мэдээлэл байгааз. Тэгэхээр энэ бол 100% тодорхой мэдээлэл бол биш шүү заяа. Тэгээд дээрээс нь Майкл Джексон үхсний дараа бас жоохон өмнөхөн нэг сонирхолтой цаашаа зүгээр сонин зүйлсүүд бол болсон. Энэ яасан бэ гэхээр Майкл Джексоны хувийн одоо камераман гэж ирдэг. Камерыг нь одоо барьдаг зураг авдаг хүн болохоор Джон Вилкок гэдэг нэртэй нэгэн хүн байсан. Энэ хүн болохоор Майкл Джексоны нас барахаас ерөөхдөө жоохон өмнө заяа. Джексон руу утсаар яриад өөрийнхөө одоо төлөвлөгөөг туслаад тэгээд Джексоны байга газар руу очиод би чиний одоо зургийг чи авч өгөө гэж хэлээд тохиролцож явах үедээ гинт утсан тасраад тэгээд тэрнээс одоо нэлээд хэд хоногийн дараа цогцсон олдсон гэж ярьд юм байлээ. Тэгээд дээрэс нь Майкл Джексоны тухайн одоо өмгөөлөгч хийжсэн Питер Лопес гэдэг нэртэй хүн болохоор Майкл Джексоны үхсний дараа Майкл Джексоны үхснийг би тодорхой болгох болно энэ бол яавч одоо зүгээр ингээд жирийн үхэл биш энэ аюул аллаг байсан гэж үдж байсан хүн маань бас Майкл Джексоны өнгөрсний дараагаар төд дуудлаггүй өөд болсон бас цогцсон олдсон. Энэ үхлүүд яг үндэ Майкл Джексоны тэр нэг ард нууц байгууллагын тэр нууцуудыг Майкл Джексон мэдчихсэн болохоор энэ нь өөрөөр хэлбэл нэг им хэрэглээд тэр им итрүүлсэн хэрэглээд өөд болсон биш яг аллах байсан байх магадaltaй гэж үздэг юм билээ. Тэгээ тэр ч бодохоо Майкл Джексоны тэр имийг өгж исэн тэр эмч нь болохоор тухайн үед маш том нэг өөрийнхөө нэг хаус олон жилээр тийм одоо лизингээр авцсан. Тэр лизингээ төлж чадахгүй. Тэгээ дээрэс нь тэрнээсээ болоод нэлээд жоо амьдрал нь хэцүү байсан гэж бол ярьдаг. Тэгэд энэ хүн өөрийнхөө тэр нэг лизингээ төлж чадахгүй мөнгөгүй байдлаасаа болоод Майкл Джексоны аллагыг тэр өөрийнх нь нэг өгдөг байсан им тариагаараа дамжуулаад хийсэн байх магадaltaй гэж үздэг. Тэгээ тэр ч бодгоо энэ хүн бол шоронд хүртэл орсон байдаг. Та бүхэн энэ мэдээллийг бас сонсч байсан болохоор би энэ талаар амар дэргэнгүй ярихгүй ингээд өнгөрье. Тэгэхээр энэ Майкл Джексоны үхэлтэй холбоотой хүртэл ийм олон нууцуд байгаад байгаа байхгүй юу. За тэгээд үхлийн асуудлыг хэдүүлээ ингээд орхиё. Тэгэхээр бүгд мэдэн штэ алдартай хүмүүс өөд болцохоор яг үндэ бол амьд гэдэг ч юм уу тий. Тэр хүн яг үндэ үхэх байгаа ч гэдэг юм уу тий. Иймэрхүү зүйлүүд байдаг. Ягаад гэвэл пенүүд нь тэр хүнийг битгий үхээсэй гэж боддог. Амьд яг үндэ үхээгүй байгаасаа гэж хүсдэг. Тийм зүйлээс ийм ургуулan бодсон ч юм уу тий. Ийм үндэслэхүү зүйлүүд гарч ирдэг. Гэхдээ ягаад өдийг хүртэл Майкл Джексоны хүмүүс амьд гэж яриад байгаа юм бэ гэхээр тэр нь бас нэг зүйлтэй холбоотой байгаа байхгүй. Тэгэхээр Майкл Джексоныг ердөө үхсний 2 сарын дараа болохоор Live Leak гэдэг нэртэй сайтаар нэгэн бичлэг цацагдсан байна. Тэгээ энэ бичлэгэн дээр болохоор Джексоны цогцыг зөөж явж байсан тэр хүн машинаас Джексонтэй жоохон төстэй байж болохоор нэг хүн буугаад нэг өрөөл одоо нэг газар руу ингээд шууд ороо явцсан. Гэхдээ энэ бичлэгний хувьд гэх юм бол яг Майкл Джексон тэнд тэр машинаас буусан уу? Тэр машин яг өмнө Майкл Джексоныг одоо өнгөрсөн байхад нь зөөж явжсэн машин мөн үү гэдэг нь бас тодорхойгүй. Камер нь болохоор нэлээд одоо бичлэг нь жоохон тийм харсан гэсэндээ дүрсэн айгу муу бичлэгтэй. Тэгээ тэр машиныхын дугаар нь тодорхойгүй. Тэгээ тэр нөгөө нэг хаалгаар орж байгаа хүн ч гэсэндээ яг ямар хүн байгаа нь бас тодорхойгүй. Хайлт харахад яг Майкл Джексон харагдаж байгаа. Тэгээ ийм болохоор 100% тодорхойгүй зүйл. Тийм учраас Майкл Джексоныг үнэхээр амьд үгүй юу гэдгийг энэ бичлэг үнэн үгүй юу гэдгийг та бүхэнд хариулт нь үлдээ. За бас тэрний дараа Майкл Джексон үхээд яг баг 10 жилийн дараа гэх юм уу 2018 онд хийгдсэн Amazon-ы одоо тийм автомат хариулагч одоо химэл оюун ухааны тийм төхөөрөмжтөөс энэ болохоор Alexa гэдэг нэртэй. Энэ төхөөрөмж нь болохоор Джексон амьд уу гэж асуухад миний мэдж байгаагаар Джексон
одоо хүртэл амьд байгаагаас гадна одоо бол 60 настай болцсон байгаа гэж хариулж байсан. Тэгээ энэ нь болохоор хүмүүст айгүй сонирхолтой байгаад нэрнгээсээ Джексон амьд байгаа юм шиг үстэй гэдэг ч юм уу тий. Тэгээ дээрэс нь энэ бол бас нэг яг хуу Amazon-ы гаргасан хүмүүст өөрийнхөө нэг тэр бүтээгдэхүүнийг зарах гэсэн бас нэг тиймэрхүү явуулга байх бас боломжтой. Гэтэ энэ бол хүмүүст ингээд Джексонийг одоо хүсэн хүлээсэн тэр пенуудад бол маш гоё зүйл болж өгсөн. Тэгээ тэр ч байтугай Джексонийг одоо өөрийнхөө хамгаалагч нартаар ингээ хүрээлэгдсэн супермаркет орж явахад нь харсан гэдэг ч юм уу яриа байдаг. Тэгээ дээрэс нь өөрийнхөө Neverland гэдэг нэртэй гэртээ одоо хүртэл амьдэрдэг тэрийг одоо хашааныхан цаанаас харсан гэдэг ч юм уу тиймэрхүү мэдээлэл байдаг. Гэтэ аль нь ч яг 100 үнэн баттай тодорхой мэдээлэл бол биш. Тэгэхээр энэ хүн бол яг нийгэмд дээрэс нь үхсэн 1958 онд төрөөд 2009 онд өөд болсон гэдэг мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр Джексоны пенүүд бол одоо хүртэл Джексоныг амьд гэж боддог байх. Тэгэхээр мань чинь бол энийг чинь бол үгүйсэхгүй. Тийм болохоор та бүхэн миний бичлэг дээр өнөөдөр бас мэдэх гэсэн зүйлээ мэдж авсан байх гэж бодож байна. Энэ бол маш товчхон үргэлээ. Мань чинь ингээд бүтэн ингээд бичлэг рүү ингэж орсонгүй зүгээр ингээд пүм гэж жоохон ингээд товч ороод өнгөрлөө гайс. Тэгэхээр дараагийн бичлэгээр Майкл Джексоны үхэлтэй холбоотой бүр илүү дэлгэрэнгүй чаш ерөнхийдөө яг үхэлтэй холбоотой яг юу болсон гэдгийг жоох ингэ дэлгэрэнгүй ярьж болно шүү заяагаас. Тийм болохоор та бүхэн дараагийн бичлэг бас үзхийг хүсчихвэл манийхаа энэ бичлэгийг аль болох комент бичээд лайка дараад бас subscribe хийгээд өгөөрэй. За хэдүүлээ энэ бичлэг энэ хүргээд дуусгацгаая. Тэгэхээр он гарах хүртэл одоо жоон хугацаа байна. Би бас үргэлжлүүлээ бичлэг хийгээл байх болно. Тэгээ оны бас гарах өмнөх 31 өдөр би та бүхэнтэй бас айгүй сонирхолтой чаашийн зүгээр өөрийнхөө хувь үнний одоо би энэ жил юу бодсон яасан ийсэн ч гэдэг юм уу те та бүхэнтэйгээ жоох оноо гаргамаар байна guys. Тэгээ хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр bye guys.